Тэгэхээр би өнөө өглөө бодлоо л доо. Би Genshin Impact дуртай. Бас би Mobile Legends дуртай. Хэрвээ энэ хоёр хамтрах юм болвол Mobile Legends дээр ямар хөө скилд гарч болох вэ? Сонирхолтой байгаад 3 сарын өмнө би Kazuki Official гэдэг суугаас энэ бичлэгийг үзсэн л дээ. Тэгээд тэрэн дээр гараагүй. Тэгээд миний олсон тохирох скинүүдийг одоо танарт үзүүлэх болно. Магадгүй та нар энэ хоёр тоглоом хятад хамтрахгүй байх гэж бодож магадгүй. Гэхдээ MiHoYo болон Mont нь хоёулаа хятадын компани учраас энэ боломж ягч тэг биш. За олон юм ярилгүй шууд гол хэсэг рүү орцгоё. Би эхнийхээрээ Yelan болон Miyag сонгосон. Яагаад гэвэл Yelan-ы гүдэг скилтэй Miyag-ийн үст маш сайн зохицсон. Дээрэс нь тэр хоёр хоёулаа маш олон сум харуулах чадaltaй. Тийм болохоор энэ хоёрыг би төгс зохицол гэж харсан. За дараагаар Klee болон Nana. Klee Nana хоёр Mia Yelan хоёр шиг төгс биш ч гэсэндээ Klee-гийн charge датаг Nana-гийн 2 дугаар скилтэй сайн зохицсон гэж бодсон. Дээрээс нь Nana-гийн үлт нь харагдж байгаачлан Klee-гийн burst-тэй бас их сайхан зохицсон байгаа шүү. За тэгээд дараачих нь Mona болон Kagura. Яагаад энийг сонгосон бэ гэхлээр Mona-гийн скил нь яг Kagura-гийн 1-р скил шиг байгаа заяа. Тэгээд Mona-гийн 2-дугаар скил гинэ Sprint нь заяа. Kagura-гийн 2-дугаар скил шиг. Тэгээд Mona-гийн burst нь болохоор Kagura-гийн үлт шиг. Тийм болохоор би энэ хоёрыг сонгосон байгаа шүү. За тэгээд Noel болон Hilda. Энэ хоёр ер нь бол бүхэл талаараа төгс тохирно хоорондоо. Noel шилдтэй, Hilda ч адилхан. Hilda-гийн сүхийг Claymore болгоход ер нь бол ядаад байх юм байхгүй хаа. Би тэгээ ер нь Hilda-гийн 2 дугаар скилийг хараад байх нэ. Noel-ийн цохилтуудтай ер нь их төстэй юм байлээ. Тийм ээ, та нар зөв харсан. Navia болон Layla. Энэ хоёр яаж зохицож байгаа вэ гэхлээр Navia-гийн скилийг Layla-гийн 1-р скилтэй, харин burst-ийг нь болохоор Layla-гийн үлттэй. Ер нь бол их дажгүй харагдана шүү. Над тэтгэр. Ангэж үннийг хэлэхэд Barbara-гийн charge датаг Florine-ы 2-тэй ингэж сайн зогтсон гэж хэн мэдхүү? Бас мэдээж хэрэг Barbara-гийн burst Florine-ы үлттэй гарцаагүй сайхан харагдана. Тэрнтэй бол ямар ч ярэмээр байхгүй. За тэгээд хамгийн сүүлд нь Nahida болон Carmilla. Ер нь бол Carmilla-гийн үлтээрээ холбогддог нь Nahida-гийн скиллээрээ холбогдохтой ер нь бол ус дээр тусах шиг адилхан. Дээрээс нь бид нар бүгдээрээ Nahida-гийн burst нэг том домын үст дэмжиж байгаа. Энэ хоёрыг нийлүүлчихлээр Carmilla-гийн үлттэй бүр амар гоё харагдах хэвээр. За тэгээд ер нь бол Nahida Carmilla гэсэн гол шалтгаан нь ийм байлаа. Яадаг үлээ бараг мартаж шахлаа. Chlorine болон Benedetta. Энэ бол нэрээ үнэндээ төгс хамтрал заяа. Би анхнаасаа энийг бодож энэ бичлэгийг эхлүүлсэн. Тэгээд тэр ч ихтэй мартцсан байна. Яагаад ч юм бэ? За юу ч гэсэн энэ хоёр угаасаа яриангүй бүх зүйл нь төгс тохирно. Тийм учраас за ингээ юу нь боллоо. За эцэст нь гэж хэлэхэд энэ хамтрал гарах юм бол тоглогчид нэлээд их мөнгө өрөх байх. MiHoYo болон Mont нь аль нь мөнгөнд дуртай гэдгийг бид нар угаасаа мэдж байгаа. Тийм болохоор энэ хамтрал гараасаа гэж найдаа. За тэгээд та нарын бодож олсон, миний орхигдуулсан аль эсвэл ер нь бол би энэ бичлэгэн дээр аль болох давтагдуулахгүй байхыг хичээсэн учраас тэр Kazuki Official-ийн бичлэгийг бас үзэж яагаад орхигдуулсан юмуд байвал комент хэсэгт бичээрэй. Магадгүй тэднээсээ ч харж аваад би ахаа нэг бичлэг хийж магадгүй л юм. За тэгээд баяр таа.